Дараагийн өндөж байгаа сэдв бол оюутлогоо компани хөрөнгө оруулалтын зардлаа нэмэгдүүлэх саналыг бас Монгол Улсын засгийн газарт өгөөд байгаа. За өнгөрсөн хугацаанд оюутлогоо компани олборлож гаргаж байгаа одоо зэсийн баяжимлыг мөн адил биржээр худалдаалах ёстой штэ гэдэг энэ мэдээллийг бас бид хүнддэг. За гэтэл оюутлогоо компани зүгээс бол дээрх мэдээлэл гэх юм сонин байр суурьтай ханддаг буюу за Монгол Улсын одоо хууль тогтоомжоос өөр байдлаар бол асуудлыг шийдэж гэрээг бол хийсэн гэдэг мэдээллийг бол байнга өгдөг. Тийм учраас биржээр оюутлогоо одоо баялагийг бол олборлох боломжгүй, гаргах боломжгүй гэдэг ийм тайлбар өгдөг. За гэтэл энэ асуудал шийдэгдээгүй байхад дахин одоо далдуурхаан гүрний урхаг ашиглалтанд оруулсантай холбогдуулан 1.6 тэрбум Америк доллараар хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлэх саналыг Монгол Улсын засгийн газарт ирүүлсэн байна. Өнгөрсөн 7 хоногийн даваа гарагт засгийн газрын зарим гишүүд хуралдаж оюу толгоон ирүүлсэн энэ саналыг хэрхэх вэ гэдэг одоо хурлыг бол хийсэн. За гэхдээ тодорхой байдлаар бол шийдвэр гаргаагүй байна гэсэн мэдээлэл өгч байна. За үүнтэй холбоотойгоор засгийн газрын хэрэгжлэх газрын дараа Амар Баясгалан болон Уулуурхай хөндүүлтгүүрийн сайд Ганбаатар нарын яриаг одоо үргэе. Далдуурхайн бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэгдэж нээлттэй хийсэнтэй холбоотойгоор зардал өссөн гэдэг асуудал бол тал талаасаа яригдсан. За энэтэй холбоотойгоор оюутлогоо компани зүгээс Монгол Улсын засгийн газарт энэ зардлын зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх хүсэлтийг бол удаа дараа ирүүлсэн. Засгийн газрын зүгээс бол өнөөдрийг хүртэл зөвшөөрсөн хариу бол өгөөгүй байгаа. Энэ оюутлогын ажлын хэсэг бол над дээр шилжиж ирсэн байна. За би энэ 7 хоногийн нэгд өдөр энэ ажлын хэсгийг бол хуралдуулж, мэдээллийг сонсож одоо ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс одоо тодорхой тайлбаруудыг авсан. Оюутлогоо бол тэзүү шинжлэх асуудлыг манад тавьсан байгаа. Энийг бол манай яамнаас гарсан ажлын хэсэг одоо шинжээчийн одоо ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ бол шийдвэр нь гарах арай болоогүй байна. Үгүй яг зардал нэмэхээсээ гадна нөөцөө багасгах гэсэн тийм зүйл. Нөөцөө яагаад багасгах гэхлээр тэр авах гэж байгаа юу аргачлалаараа одоо зарим юунууд нь хэцүү байна гэж. Тэгэхээр энийг бид бол хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтийг авахад ажиллаж байгаа. Энэ мэргэжлийн бизнесийн байгууллага буюу Монгол Улсын төрийн өмчит 100% өмчит компани болох Эрдэнэс Монгол компани Rio Tinto групптэй шууд харилцаж энэ бизнесийн хувьд ашигтай, ашиггүй, зардал нэмэх эсэх асуудлыг бол урьдчилсан байдлаар ярьж хилэлцдэг байх шаардлагыг бол засгийн газрын зүгээс тавьж ажиллана гэж. Тэгэхгүйгээр шууд одоо оюутлогоо компанитай Монгол Улсын засгийн газар харилцаад зарим тохиолдолд магадгүй улс төрийн шийдвэр гаргаад явж ирсэн энэ зүйл нь бол алдаа дутагдал бас агуулгаж байна гэж бидний зүгээс үзэж байгаа. Оюу толгой гэж одоо монголчуудын сүүлийн бараг 10 гаруй жилийн турш яригдж байгаа энэ том төсөл. За яг оюутлогын талаар бол бид нэр хоёр талаас нь л одоо байр суурийг илэрхийлэх ёстой гэж бодож байна. За нэг талдаа бол мэдээж одоо сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Монгол улсад орж ирсэн томоохон хөрөнгө оруулалт гэдэгтээ хүн болгон санал нийлж байгаа. А гэхдээ бол энэ төслөөс яг монголчууд түүний эсрэг талд нь энэ төслөөс яг монголчууд Монголын эдийн засагт одоо яг ямархуу хэмжээний үр дүн Монголын нийт ард түмэнд яг энэ төслөөс яг юу нь алдчихва гэдэг бол маш эргэлзээтэй. За байсыг л ер нь оюутлогоотой холбоотой зардал хэтэрсэн өр төлбөрийнхээ асуудлыг гаргаж тавьсан. За дээрэс нь бол одоо татварын асуудлаас байнга өрнөдөг хоёр талын хооронд. Тэгэхээр ийм одоо нэг тийм хил ам дагуулсан төсөл одоо монголчуудын хувьд баг өдөр болгон сонсдог ийм хэвшүүл ойлголт болж яварлаа. Түүний одоо нэг одоо жишээ нь бол одоо энэ 7 хоногт гарч ирсэн одоо оюутлогын компаниас Монгол Улсын засгийн газарт одоо далдуурхаан бүтээн байгуулалт эхэлсэнтэй холбогдуулаад одоо 1.6 тэрбум ам долларын одоо нэмэлт санхүүжилтийн асуудлыг гаргаж ирлээ гэсэн асуудлыг засгийн газар тавьсан юм байна, тийм ээ. Тэгэхээр уг нь бол өнгөрсөн жил талуудын хооронд бас хэд хэдэн удаагийн хилцээ, шахалт, уулзалт босны үр дүнд бол одоо оюутлогын компани 34% оногдох Монгол Улсын засгийн газрын оногдох 2.3 тэрбум ам долларын өрийг одоо тэглэлээ, цайрууллаа. За дээрэс нь бол Дубайн гэж гэрээ гэж яригддаг энэ Дубайн гэрээний асуудлыг бол талууд цуцлахаар боллоо. За дээрэс нь далдуурхаан бүтээн байгуулалтыг одоо цаг хугацаанд оруулаагүйгээс холбоотойгоор энэ далдуурхаан бүтээн байгуулалтын явцад хийгдсэн ажлуудын талаарх одоо хөндлөнгийн аудитыг халууд оруулж дүгнэлт гаргая гэсэн асуудлуудаар тий тохиролцож байсныг сайн санаж байна. Гэтэл бол одоо эргээд харахад бол далдуурхаан бүтээн байгуулалтыг монголчууд эрхлүүлэхдээ бол ер нь далдуурхай бүтээн байгуулалт эхэлснээр л Монголын эдийн засаг бол одоо нэг өргөс авсан юм шиг сэргээд ирнэ л гэсэн хүлээлттэйгээр бүгд одоо баярлж байсан шүү дээ. Гэтэл одоо тэрхүү одоо тэмдэглэлт үйл явдал болсноос хойш 7-8 сарын дараа далдуурхаан бүтээн байгуулалтын нэмэлт санхүүжилт 1.6 тэрбум долларын өрийн асуудлыг нэмэлт санхүүжилтийн асуудлыг одоо оюутлогын компани зүгээс гадаадын хөрөнгө оруулагчдын зүгээс гаргаж тавьж байгаа нь бол одоо
одоо маш тийм одоо гонигтай гэж би харж байна. Гэтэл монголчууд бол өөрийнхөө байгалийн баялагийг түүнд бол одоо өөрөө мөнгө төлж эзэмших хэмжээгээр гэрээ байгуулсан. За магадгүй одоо оюутлын бараа бүтээгдэхүүнийг одоо Монголын хөрөнгийн биржээр зарах асуудалд бол оюутлын компани маш одоо сойр хандаж манай талуудын хооронд байгуулсан гэрээгээр энэ асуудлыг тусгайгүй бариагүй гэдэг асуудал яригддаг юм шиг байна. Тэгэхээр бол өөрөөр хэлэх юм бол бид тэр үед бол улуурхайн бараа бүтээгдэхүүнээ хөрөнгийн биржээр зарах тухай асуудал бидний толгойд байгаагүй. Гэхдээ бол энэ гэрээ талуудын хооронд байгуулсан гэрээ бол бас ингэж одоо байнга дасан туршидаа өгдөөгүй мөрдөх тийм бурхны зарлиг гэвэл бас биш. Та гэрээнд хизээч хинч өөрчлөлт оруулж болдог. Энэ яг гэх юм бол гэрээ бол амьдралын шаардлагаар өөрчлөх талуудын хоорондын тохиролцоог сайжруулах тийм одоо нөхцөл байдал руу байнга авчдаг. Учраас бол Монгол Улсын иргэний хуульч тэр олон улсын одоо хол хулгадах хууль тогтоомжооч тэр ер нь бол гэрээнд өөрчлөлт оруулах бол талуудын хувьд хизээч нээлттэй зүйл. Хизээч нээлттэй. Энэ бол заавал одоо анхны байгуулсан гэрээгээр л одоо явна тэгээ дуусан дуустал төслийг дуусан дуустал явна гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Хэрвээ талууд хамтарсан талууд бол аль аль нь ашигтай байх хэрэгтэй. Энэ бол гэрээний алтан зарчим. Гэтэл бол талуудын нэг нь хохироод байдаг, нөгөө нь илүү их баялаг аваад байдаг. Гарч байгаа нийт баялагын бараг 80-90% нь оюутлын компани эзэмшилт. Монголын талд өгж байгаа зүйлээ болохоор танахаас худалдан авалт хийж гин, танаа татвар төлж гин, танаа хүмүүсийг ажилтаа байлгаж гин. Гэхдээ энэ чинь аль ч төсөл ийм л байх хэрэгтэй шүү дээ. Ганцхан Монголд ийм төслийг хэрэгжүүлснээр ийм давуу байдлыг олгоод ийн гэж ярьж болохгүй байхгүй да. Америкчийн төслийг хэрэгжүүлсэн тэр орон нутгаас нь худалдаа авалт хийн, орон нутгийн хүмүүсийн ажил болон тэр улсын төрд татвараа төлнө. Энэ бол байдаг л хийх л ёстой ажил. Гэтэл бол хийх л ёстой ажлаа эдгээр монголчуудад бүр давуу байдал бий болгосон юм шиг яаж тайлбарлаж ойлгож түүнийг бүр ингээд бүр монголчуудын тархийг угаах хэмжээнд ажилдаг хэсэг бүлэг хүмүүс энд бол идэвхтэй ажилтдаг харамсалтай Монголын эсрэг ажилтдаг хүмүүс. Тэгэхээр одоо бид бол байдлыг бол одоо 2008 9-10 оны үеих шиг харахаа болсон байж тээ. Монголчууд ч бас энэ хугацаанд бас нэг нүдээ нээж ин дэлхий бас яаж ажилтдаг юм бэ? Ямар гэрээ хэлцэл хийдэг юм бэ? Байгалийн баялгаа хэрхэн яаж хамтарч ажилтдаг юм бэ гэдгийг ойлгочод нь шүү дээ. Тэгэхээр бол монголчуудыг удаан хугацаанд ингэж хуурч удаан хугацаанд монголчуудыг байнга өрөнд оруулж тэр өрөөрөө дарамтлаж энэ асуудлыг төслийг хэрэгжүүлнэ гэж бодож байгаа бол оюутлын компани одоо гадны хөрөнгө оруулагч нар бол дэндүү гин бодож байна. Ер нь бол энэ оюутлын гэрээ монголчуудад ашигтай үгүй юу гэдгийг одоо бүгдээ нэг ирж харж бүр яг одоо улс төржилгүйгээр эдийн засгийнхантайгаа судлаачтайгаа нэгтлэн бодох бүртгэлийнхантайгаа олон улсын хуульчтайгаа нийлсэн байдлаар энэ одоо төслийн үр дүнд төслийн үйл ажиллагаанд хөндлөнгийн шинжээч томилж нэгдсэн дүгнэлт гаргаж ард түмэнд танилцуулах болсон. Үүний дараа ер нь энэ төсөл монголчууд хэрэгтэй мүү хэрэггүй мүү? Энэ монголчуудтай байгуулсан оюутлын компани гэрээг бид өөрчлөх юм уу өөрчлөхгүй юм уу гэдэг асуудлаар ард түмний санал асуулга явуулах цаг нь болсон. Ард түмэн юуг шийдэж гин түүнийг тэр асуудлыг ард түмний нэгэнд шийдсэн. Тухайн ард түмний хүсэл зоригоор шийдсэн асуудлыг аль ч олон улсын арбитр аль ч олон улсын байгууллага авч хэлцэхгүй. Яагаад гэх юм бол энэ бол Монголын ард түмний хүсэл сонирхол учраас энэ ард түмний хүсэл сонирхлыг бол аль ч олон улсын байгууллага аль ч арбитрийн шүүхэл хүндэтгэн хүлээж авдаг энэ дэлхийн нийтийн жишг байгаа. Тийм учраас оюутлын гэрээ үнэхээр монголчуудыг өрөөр дарамтлаж явна гэж бодож байгаа бол одоо уушлаарай тийм биш. Энэ төсөл чинь угаасаа 25-6 жилийн настай төсөл. Одоо бол үндсэндээ бол энэ төсөл чинь бол талаас илүү явцсан. Өнгөрсөн хугацаанд бид ашиг хүртнэ л гэд гордоод байсан. Одоо хүртэл монголчууд 34% тэнцэх хэмжээний ноогдол ашиг аваагүй байгаа. Өгнө гэдэг хизээ өгөх юм бэ гэсэн ухаар зэрэг эхлээд бүгдээ өөрөө төлчихийл дээ гэдэг. Ийм өр төлсөөрөөд явж дуустдаг төслийг монголчууд хэрэгжүүлсээр байгаад дуусах юм уу? 40 жилийн хугацаатай төсөл гэж ярьж байгаа. Гэхдээ бол 25 жилд нь бол үндсэндээ нийт баялагын бараг 70-80% буюу сорын хамаад дуусчих. Түүний дараа бид нар 1000 хашгираад хитрхи оройтсан байна. Тэгэхээр бид одоо зүгээр улс төржилгүй оюутлыг муухай харагдуулж ийн гэж бодлогүйгээр оюутлогод ажиллаж байгаа нэг 2000 орчим монгол хүний цалингүй байх тухай асуудлыг бүгдээ жаахан хойш нь тавиад одоо Монгол Улсын засгийн газраас Монгол Улсын их хурлаас Монголын одоо шилдэг хуульчид, шилдэг эдийн засагчид, шилдэг одоо геологчид, шилдэг одоо нөгөө гидрогеологийнхан болон бусад
шаардлагатай мэрэгжлүүд. За энэ дээр хамгийн гол нь байгаль орчных орох ёстой, усныхан орох ёстой, тийм үү? Маш олон талын одоо хүмүүсийг хамруулсан том одоо хөндлөнгийн шинжээч дүгнэлтийн дүгнэлт гаргах багийг ажилуулах шаардлагатай болсон байна. Оюутлогын компани далдуурхайн одоо бүтээн байгуулалтанд ашиглалтанд орж далдуурхайн одоо засгийн баяжин мөлийг бүгд найрамд тагтад ард улс руу зөөвөрлөж зарж ихсэнтэй холбоотойгоор Монгол улсын хүртэх ашиг бол нэмэгдэнэ гэж тухайн үед яригдж байсан. За гэхдээ одоогийн байгаа бодит байдал бол оюутлогын компани ашиггүй ажиллаж байгаа компаниудын тоонд багтаж байгаа учраас аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг бол 2028 он хүртэл төлөхгүй байгаа. За дээрээс нь 34% ногдох ногдол ашиг 2034 он хүртэл монголчууд хүртэж чадахгүй гэдэг энэ мэдээллийг бол албан ёсоор өгдөг. За тэгвэл 1.6 тэрбум Америк доллараар далдуурхайн бүтээн байгуулалттай холбоотой зардал нэмэгдэхээр болвол Монгол улсын хүртэх ногдол ашигын хэмжээ бол 2034 оноос дахиад хойшилно гэдгийг мэдээлэл өгч байгаа. За гэтэл засгийн газрын зүгээс ямар байр суурийг илэрхийлж байна гэвэл оюутлогын компани одоо хувийн аян аж ахуйн нэгж учраас Монгол улсын засгийн газрын хэмжээнд байнга ярих бишээ. Эрдэнэс Монгол компани төлөөлөл оюутлогын компанитай ярьж хилцэж хэлцээр хийх ёстой гэдэг энэ чиглэл рүү бол явж байгаа юм билээ. Яг нь ерөнхийдөө бол яг бид нар энийг бол хоёр талтай ойлгох ёстой. За нэг талтай бол яг нэг талтай оюутлогын компани гадаадын хөрөнгө оруулагч нөгөө талтай бол Монгол Эрдэнэс Монголын Монголын талыг одоо буюу Монголын хөрөнгөнд одоо захиран зарцуулах эрхтэй сууж байгаа тэр субъектүүд хоорондоо ярья гэдэг хэлж байгаа засгийн газрын санааг бол яг сайн талаас нь ойлгох юм бол компаниудын хооронд ямар нэгэн тохиролцоо хийгээд тэр нь бол одоо зас залруулах шаардлагатай болох юм бол засгийн газрын төвшин засчих гэсэн нэг дараагийнхаа нэг алхмыг авч үлдчихэж байгаа. За дараа нь болохоор зэрэг энэ бол гин гэрээ чи өөрөө улсын их хурлаар батлагдсан гэрээ шүү дээ. Хоёр талын гэрээ чинь тийм үү? Монгол нэг талд нь улсын их хурлаар хилцэж баталж исэн ийм одоо гэрээ улсын их хурлаас зөвшөөрөл авч хийсэн гэрээ. Тэр утгаараа дахиад улсын их хурл руу энэ асуудлыг явуулах гэсэн бас нэг монголчуудын нэг дараагийн хоёр алхам авч үлдэж байгаа гэж ойлгож болохын сайн талаас нь ойлгож үзвэл. За нөгөө талаас авч үзэх юм бол нэгэнт энэ оюутлогын гэдэг компани гадаадын хөрөнгө оруулагч нар чинь болол манай дотоодын тэр одоо хөрөнгө оруулагч талын компани хүмүүсийг бол бараг тоож харьцахгүй. Тэд нартэй чинь бараг шийдэл гаргахгүй. Та нартай ярихгүй. Та нарын дээр сууж байгаа сайдуудтай чи асуудлыг ярьж байгаа шийднэ л гэж хэлнэ. Анханасаа бид нар бол тэд нар тийм уузан сургацсан байхгүй да. Анх манай засгийн газрын гишүүд очиж гар үсэг зураал энэ асуудлыг ярихдаа Монгол улсын ерөнхий сайд нь Дубайд очиж гар үсэг зураал тийм үү. Тэгэхээр эн чинь бол өөрөөр хэлбэл анханаас нь гадаадын хөрөнгө оруулагч нарыг тэр оюутлогын хөрөнгө оруулагч нарыг бид нар тийм хэмжээнд авчиад тавьчихсан. Одоо бол засгийн газар магадгүй миний тэр сайнаар харж үзэх юм бол гэж байгаа үндэслээд танах тэр товлоготой асуудлаа Эрдэнэс Монголтой асуудлаа эхлээд ярилтаа гэж шилжүүлнэ. Гэхдээ тэрэн дээр асуудал шийдэхгүй. Наад оюутлогын компанийн чинь бол танаа дээд нартай ч ажил ярина л гэдэг хэмжээнд очсон байгаа. Гэхдээ бол яг хуу тэгэд яриад үзэх бас. Бас одоо ярихгүй биш яриад үзэх. Тэндээ шахалт дарамттай үзүүлэл үзэх. Гэхдээ бид нар ямар ч байсан бол ер нь цаашдаа тэндээс болоо бид нар далдуурхайн бүтээн байгуулалт эхлүүлээл одоо Монголын баялаг 2 дахин хэмжээгээр олборлоод Монголын одоо аж үйлдвэрийн салбар 2 дахин хэмжээгээр нэмэгдээд Монгол улсад орж ирж байгаа татвар хураамж 2 дахин нэмэгдээд Монгол улсад оногдох ашиггийн хугацаа 2 дахин багасаад гэдэг бид нар ярьж ирсэн шүү дээ. Одоохоос хэдхэн сарын өмнө тийм үү. Тэгэл дахиад хэдхэн сарын дараа зардал нэмэгдлээ энийг яах вэ гэж ороод ирж шүү дээ. Тэгээд иргэжлийн дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал яаж өөрчлөгдөх. Тэгэл асуудал дэлхийн дээр асуудал өөрчлөгдөх болгонд л энэ компани чинь зардал нэмэгдлээ гэж бичих шийдэл байх юм. Энэ хэмжээгээр л бид нар чинь яаж ийгээд монголчуудыг Монголын засгийн газрыг буулгаж аваад өөрийнхөө хүсэж байгаа шийдвэрийг гаргуулаад ирсэн шүү дээ. Тэр бид одоо энэ гэрээний асуудал ярих цаг болсон. Энэ гэрээ монголчуудад хэрэгтэй мө хэрэггүй. Энэ гэрээс монголчууд үр дүн хүрч чинь үгүй юу? Анх бол та бүхэн сайн санаж байгаа энэ гэрээ байгуулснаар бол Монгол улсад чи өдөр болгон Монголын талд 1 сая доллар орж ирнэ гэсэн. Монголын талд 1 сая доллар гэж хэлсэн шүү. Монгол улсад 1 сая долларын татвар төлнө гэж хэлээгүй. Тэр рекламын та бүхэн сайн санаж байгаа талах хувац реклам байж байгаа 34% зураад энэ 34%-ыг одоо оюутлогын гэрээнд гаргаж зурх юм бол монголчууд өдөр болгон 1 сая доллар буюу жилдээ 360 сая долларын ашиг хүртэнэ гэж биднэрт ойлгуулсан байхгүй. 10 жилийн хугацаанд бид нар 3.6 тэрбум долларын ашиг хүртэнэ гэж биднэрт ойлгуулсан байхгүй. Одоогийн байдлаар 13 жилээр бодоход бид нар жилдээ одоо 6-7 тэрбум долларыг энэ төслөөс хүртсэн сууж явах хэрэгтэй байсан байхгүй юу да. Гэтэл тэгж чадахгүй шүү дээ.
За 2023 оны төсөвдөр бол оюутлогын компаниас нийтдээ 600 тэрбум төгрөгийн л татвар аавна гэдэг төсвийг оруулж ирсэн. За энэ удаад бол 2024 оны төсөв бас хэлэлцэж байгаа. Оюутлогоос оруулж ирэх ашигын хувьд бол төдийлөн сайн сайжраагүй байгаа юм төсөв оруулж ирсэн. За